1992 онд батлагдсан Монгол Улсын үндсэн хуулийн нэг том ололттой зүйл нь бол хүний эрхийн баталгаа байгаа. Тэгээ тэр дундаа хүний эрхийн баталгаа дотроо дахиад бүлгийн эрхийн асуудлуудыг бас бид нар онцгойлон авч үзэх ёстой. Зайлшгүй анхаарах ёстой нэг бүлэг нь хүүхдийн эрхийн асуудал байдаг. Тэгэд яг нөгөө хүмүүсийн дунд хүүхдийн эрхийн асуудал чинь өөрөө эцэг гэхийн асуудал юм биш үү? Ягаад төрийн асуудал байх ёстой гэдэг ийм одоо нөгөө эргэлзээтэй асуудлууд байдаг. Тэгээ төр бол өөрөө хүүхдийн эрхийн асуудал дээр онцгой анхаарад зөвхөн одоо эцэг гэхийн үр гэхгүй төрийн өөрийнх нь үндсэн үүргийн нэг бол хүүхдийн эрхийн асуудал юм а гэдээ бид нар олон улсын хүүхдийн эрхийн конвенцэд Монгол улс өөрөө нэгдээд орсон байгаа. Тэгэхээр нөгөө үндсэн хуулиар баталгаажуулж байгаа энэ том эрхийг чинь нэг гол чухал зүйл нь бол хүүхдийн эрхийн асуудал. За дараагийн нэг зүйл бид нар юуг энэ дээр онцолж харах хэрэгтэй вэ гэвэл хүүхдийн эрхийн асуудал гэхээр хүүхэд хамгаалал эсвэл хүүхдийн хөгжих эрх гэдэг ингээд дотор нь асуудлуудыг дандаа бид нар салгаад байдаг. А төрийн хэмжээнд бол энэ асуудлыг илүү цогцоор нь хүүхдийн эрхийн асуудлыг том дүр зургаар нь тогтолцоогоор нь анхан шатнаас нь өсвөлээд тэр хүүхдийн эрхийн дахиж зөрчигдөхгүй болох хүртэл хэмжээнд системчлэр бид нар харах хэрэгтэй гэж бодож байна. За 3 дугаарт бас нэг хамгийн тулгамдж байгаа асуудлуудын нэг тэр дундаа улс төрийн түвшинд ярилцаж энэ асуудлуудыг анхаарлын төвд тавих хэрэгтэй нэг зүйл бол ядуурл байгаа. Өнөөдөр яг ядууралд өртөж байгаа хүн амын 45% нь буюу 380 мянга гаруй хүн ам 15-аас доош насны хүүхдүүд байгаа. Тэгэхээр ядуурл өртөж байгаа хүмүүс насанд хүрэгчдээс гадна хамгийн гол нь хүүхдүүд байгаа. Тэгээ тэр дундаа нэг хэмжээст гэхээс илүү олон хэмжээст ядуурл буюу олон төрлийн ядуурл давхцсан байдал нь хүүхдэд хамгийн өндөр гараад байгаа. Тэгэхээр энэ бол бидний одоо төрийн бодлого тодорхойлж байгаа засгийн газрын түвшний их хурлын түвшинд бодлого тодорхойлогчдын хамгийн гол анхаарах ёстой зүйл бол яг энэ хүүхдийн ядуурлын асуудал. Монгол улсын үндсэн хууль